За. За нэг дэс өнөөдрийнхөө лайв чатыг NFP хүртэл зааж хаа. Завж байгаа нэг л амжуулъя да. Энэ чарт яач вэ? Шөнө гэп мэп гараад ирхээ. Нэг хоёр. За яриа сонсогдож байгаа те. Опа. Нарууд чи намфарм таагаад байна ш те. Дэлгэц ширлэхгүй байгаа юу? Би харахгүй байна. Сануулаараа дэлгэц ширлээгүй шүү. Мартцсан шүү дээ. Яах яарав сандраа явноо. Эс орчих шүү дээ. За дэлгэц харагдаж байна. Одоо харагдаж байгаа те. За харагдаж байна. Мм. За NFP-ийн чиглэл хаашаа харж байна? Найзууд.
гадуур яваад ерөөсөө хараагүй нөө. Одоо ингэсгээд ороод харъя. За мэдэнэс өмнө одоо ч гоё бай харагдал юм л та. Тэгээ мэдэнэс өмнө яадаг бол шалгаад орсон байж байна. Орцсон байж байна. Мэдэнэс өмнө харин яадаг бол мэдээ хүртэл зааварчд юм болоо. Бас энэ өсөлтчгээ гоё хөдөлгөөн гарахгүй болос хэцүүлтэй. Хоёрын хооронд барьсаар гад чирээд брик юм ч юм уу стафлаас авчирж авах. Хэцүүл юм байна. Ойрох юм чи яа тий те. 50 people явах шүү дээ стафлаас нь. Игсээд шалгаад орчдөө. Мэдээ хүртэл харъя. Мэдээ хүртэл гайгүй өсчүүл брикийн болгоод NF-ээр бас дээшэл явчихсан санагдаад тах. Өнөөдөр дийлийг шилжүүлэлт ер нь баг дээшгээ ороод ирэх шиг боллоо. Тэгээд 5100 идэх төвшнийг аваагүй сэтгэлээд гарчих шиг болох юм. Амын 119 хүрээд одоо гарч байгаа энэ дөрв биш. Энэ дөрв үргэлжлээд гоё нэг иймэрхүү төр зураг үзүүлэх юм болоо. 9:30-аас гэдэг чинь мэдээ энд байгаа шүү дээ. Яг 300 пипс. Мэдээгээ төхөөлж байгаа л ярий да. Хэрвээ яг хөө мэдээ гоё дээшгээ гарвал энэ оролт хэрвээ стафлаас идрээ авчихгүйгэн шиг айтайхан дээшгээ мэдээнээс өмнө дээр гарч яад ингээд тогтож байгаад тэгээ өсөх юм бол типийг энд хүртэл харж болохоор л яг 300 пипс гэдэг чинь дэлгэр ээжтэй нэг өсрөл нэг 2000 пипс л үстэй. Тэгээ 2000 пип л гэсэн үг шүү дээ. 2000 пип бол одоо гайгүй шүү дээ. Мэдээтэй үед ялангуяа иймэрхүү нөхцөлтэй үед одоо жишээ нь энэ минь бол хэдэн пипс юм бэ? 3500 пипс хөдөлгөөнтэй өдөр юм уу? Энэ өдөр хэд вэ? 3000 пипс. Өчигдөр хоёр л үд баг ойлгохтой ерөөс хөдөлгөөн гарсангүй те. Аргач үдэ өмнөх 7 хоногийн weekly-ийн бүрсгтойгоор цаарын лааны шилжүүлэлт явах 7 хоног болохоор. Стар бол тэгээд нэг муу 2000 пипс явах бол асуудал баха. NFP харин алтан цаанаар гарах нь яах нь?
Аюутач өнөөдөр хэрвээ дээшээгээ харуул энэ хүртэл хэдүүлээ харна. Тэгээд мэдээ гарахын өмнөх нь ямар хөө төр зураг үзүүлэх вэ? Тэрийг бас харж агаад юу яаж болно? Чиглэл бас өөрчлөгдөж доошоогоо явах боломжтой байхыг бас үгүйсэхгүй байгаа. Нүү харин гоё няцлаа. Агай тэ. Nasdaq гэдэг залуу бас байгаа. Энэ хослоо жоохон зөрөлтэй л байна л да. Одоо жишээ нь NFP-гээр алт унахаар бол биткойн бас ерөнхийдөө унана гэсэн үг тийм. Nasdaq бас хамт унана гэсэн үг. Nasdaq дээр бас доошоо хөдлөн хүлээгээд идэг. Биткойн дээр сел орчоо суугаад идэг. Тэгснэ одоо алтыг бас NFP-гээр өсгөнө гэж харахаар бас сонин да тий. Долларын индексээ харахаар доошоо бас нэг юм хөдөлгөөнтэй байгаадах. Энэ мэдээ бол жоохон шинжил
Харин мэдээгээ хүлээгээд мэдээгээрээ яг нэг энтрийг нээж үзээд мэдээний дараа л харилцсан дээр юм байна да. Мэдээний өмнөх хөдөлгөөнийг болохгүй бол хэцүү байна. Гоё өсөдөх юм. Хаалгартайгаа хамт бөөнөр зэрэгцэж өсцгөөгээд. Хүлээлт нь 66. 50k. Ааваа мэдээгээ төхүүлж аваад эхэлдэг гэж.
За тэгээ авралчтай. Яг хоо тэгтээ нуух жирүүлч би энэ монтаж чарт ягаад ч юм тасалдсан л байна. Тэгээд давхар аваандаг хараад тэгээд бас биш нөө биткойн дээр зээлтэй байгаа болохоор бас энийг харж байна. Паундынаас NFP-гээр хөдлөх баха. Тэгээ харахаар бас доошоогоо нэг жоохон хөдөлгөөн орох гээд байгаа харагдаад байна л да. NFP нэг л доошоо л авах гээд шиг байх юм. Эсвэл зүгээр энэ дээр ч насны тэр хэлж ажиллагаа лээ. Юу яаж та? Оги. iPad аваад ирч. Зүтэл дэлгэцээ давхар яаж яагаад та чатыг бас харъя да. Тэгэхгүй л чат чад байгаа юм шүү дээ. Яг сая бол энэ нэг цагийн хөдөлгөөн одоо явж байгаа шүү дээ. Цагийн лаалааны хөдөлгөөнийг харах юм бол яатай чи энэ нэг цагийн өөрийнх нь бүс байж байгаа те. Энэ бүс одоо энд шилжиж байгаа харагдаж шүү дээ. Багшаа стримийн пауз авсан байх шүү. Discord дээр. Пауз авсан байна. Тий. Яаж пауз авах вэ? Стрим пауз гэсэн байна да. Тийм байна уу. За. Яа тэгвэл. Одоо яаж чинь? Одоо зүгээр ээ нөө. За. Бүс одоо энд тогтож явна. Бүс одоо энэ цагийн лааны бүс явагдаж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд эн чинь өөрөө 4 цагаараа өөрөө нэг юм бүс явж байгаа. Тэгээд 4 цагийн лаач одоо энэ там харагдаж байгаа. Тэгээд 4 цагийн лааны шилжилт орж ирэх. Энэ 4 цагийн лааны ярол одоо л дөнгөж авагдаж байгаа. Аахгүй. Энэ дээр сэл орсон юм аа. Таад. Хараагүй 2 дугаар цаг өрөөстэй төгс явлаасаа наачаа.
Хоёр явлаа. Нэг нь ч явлаа. Яг л гоё явлаа. Алилгаар л харжлахаар байлаа. Ингээд нөгөө pull back нь нэг гэж хараа тий. Нэгээр ч хоёроор ч харна л харагдчихлаа. Гэтэ яг дэгөөс цэвэрхэн хоёроор л харж штэ тий. Ороод бүтцүүдэл аачлаач nice. Орол сая 4 цагийн шинэ орол хүртэл. Өмнөх орол хүртэл орсон юм байна та. Nice. $9.30. Лот 3 болгоцчихъя гэнэ. Шууд 3 лотаараа гарах гэсэн. За ингээд нэг хөрхөн. Хэлгөө. Яа дуусчих тий. За 30-оос сүүлийн бүс тогтож өгөөд энэ цаг ингэж дуусаад дараагийн цагаас нэг баатай л аваад. Яаж чарс тэгээд алтан дээр баа яагаад босон дээр нь сэл аваад ямар шинэ яаж авах гэдэг юм лаа. Нэг бол би алтаа жоохон буруу хараад байна. Нэг бол бусдыг би буруу хараад байна. Дэлэх. Эко. За. Өөч YouTube-ийн хүмүүсийг мартцсан шүү дээ. За хай манай YouTube. За юу? YouTube дээр үзэж байгаа хүмүүс маа Discord-ийн линк бичлэгийн description хэсэгт байгаа шүү. Discord руугаа орж ирээд үзээрэй. Discord дээр нэг 10 секундын жоохон хоцролт аваад идэв шиг үлээ. Чи юу YouTube дээр тэгээ хоцролт байгаа л да. Левелт нөгөө latency өсөж байгаа болохоор стрим болохоор. За энэ бүс нь баг яваад дуусчих шиг боллоо тий. Аюутач дийлэгийн бүс үйж байгаа. Дийлэгийн бүс өөрөө 4 цагийн орол энд байгаа лөө ингэж тогтож байгаа гэсэн шүү дээ. Ингээд бол дээр бол гарч ирээд бол тогтцсон байгаад. За тэгээд түрүү үед би нэг энэ 3 цагийн гурвалгийн тэмдэглэсэн шүү дээ. Ой. Бидээ гараагүй шүү дээ. Энэ TP шалтимыг тавьсан биш. Сэлэ барих байсан байна.
Ямар огцом ороод ирв. Юу Мэдээд болчих ороод ирж байгаа юм шиг багш. Мэдээж одоо орж ирэх байхаа. Мэдээ биш байх. Энэ зөвөр мэдээний өмнөх хөдөлгөөн л явагдчих. Энэ гэхдээ ч 1 минутын лан дээр 3000 пипс 300 пипс ороод ирв. Аа. За. За ажиглана шүү дээ. Хэдүүлээ сайхан харчи 4 цаг өөр улаагаад ороод. Тэгээд яа. Тэр ингэхээр одоо ингэж харах юм бол алт доошоо болж өгөх гээд шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрнийх нь чиглэл таарж өгч шүү дээ. Nasdaq доошоогоо унахаар байж байгаа. За алт одоо чинь 4 цагийн шилжилт ороод ирж байгаа. Тэгэнгүүт 4 цагийн шилжилт чинь одоо яагаад чухал вэ гэхээр мэдээ өөрөө энэ 4 цаг дээр гарч ирэх байхгүй юу? Мэдээ яг энд гарч ирнэ штэ. Энэ хэсэгт мэдээ гарч ирнэ. Тэгэхээр 4 цагийн лааны бүтц чинь өөрөө нэг ингэсгээд ингээд орж ирэх боломжтой болж байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ мэдээ өөрөө том явах учраас энэ сая 4 цагийн лааны шилжилтөөр айгүй том орж ирж байгаа юм л та. Тэгэхээр техникэл талаасаа болвол мэдээ болвол доошоо байх магадлал нэлээд өндөр болоод ирлээ шүү. Тийм. Биткойн дээр бас угаасаа би энэ чинь юун дээр хилцээсэн шүү дээ тий. Өөр үе дээр хилцээсэн шүү дээ. Биткойн ер нь дахиад нэг доошоо хөдлөн харж байгаа гэд хэлсэн байсан. Ерөнхийдөө бол тэрүүгээр өчигдөр би нөгөө ороод арай эрт ороод арай жоохон доороос ороод гэх юм уу. Break-even авахулсан. Би өнөөдөр өдөр харж байгаа. Дахиад доошоо багцаг шилжчихэр баталгаа аваад оролт нийцсэн байсан. Тэгэхээр одоо ингээд биткойн ч доошоогоо, алт ч ерөнхийдөө доошоогоо, Nasdaq өөрөө доошоогоо болж байгаа. Паундын төртөл нөлөөлдөг байхгүй юу? Паундын өөрөөс доошоо хөдлөх нь дутуу байгаа. Тэгэхээр айгүй боломж юм байна гэсэн. Тэгэхээр долларын индексийн хувьд хэдүүлээ өсөө өөр өвдөр ярьсан шүү дээ. Дээшигээ ерөнхийдөө өсөх боломжтой гэд ярьсан те. Ер нь бол дээшигээ бас нэг том хөдөлгөөн орж магадгүй. Ер нь бол аюутай ч өсөхийн хувьд тэгээд тэрээс хойш ер нь бол өсөд явж байгаа шүү дээ. Чин өсөлтөнд орцсон хөдөлгөөн явж байгаа. Тэгээ үргэлжлээд энэ одоо нэг pullback дуусчаад дахиад үргэлжлээд өсөх боломжтой байгаа юм. Тэгэх юм бол техникэл талаасаа бол айгүй гоё NFP ерөнхийдөө долларт сайн гараад тэгээд энэ алт Nasdaq энэ бусдуудад нь ер нь жоохон муу гарах боломжтой болж эхэлнэ гэсэн үг тийм. За сүүлийн 30 минут явж байгаа. Сүүлийн 30 минутын хөдөлгөөн. За нэг ийм бүс хийж байгаа тийм. Сүүлийн 30 дөрөв дээрээс орж ирдэг 30 чи сүүлийн 30 дээр дахиад энэ 1 дээр дахиад шилжүүлж өгч шүү дээ. Сүүлийн 30 хөдөлгөөн өөрөө бие дааж орж ирээд энэ баг өөрөө 4 цагийн хөдөлгөөн болоод ороод ирчихсэн. Хаач доошлол зүгээр л юм байна та тий. Энэ ярал маралыг авчулс гоё юм байна. Энэ цагтаа багтаа дуунж орж ирээд.
За тиймэрхүү юм байна даа. Яаж мэдээг байлаа да. 40 минут оо. 40 минут та. Тэгээ үлээгээд хэлээ. Тавтахад бас тавтахад лөө маргааш лөө CPI чаа. Тавтахад ч тэ. Тавтахад CPI та. Тавтахад хэдүүлэр Discord дээр бас CPI дээр ерөнхийдөө бас чиглэлээ тодорхойлоод бас юу яана. За YouTube дээр нэг хичээл орсон байгаа те. Бүгдээрээ харсан байх. Тэрийг ерөнхийдөө нэг үзээрэй за. Ер нь бол анхаж хитнээсээр яг энэ лааны ойлголтыг бас нэг багцлаад тайлбарлсан байгаа хичээл байгаа шээ за. Хичээл дөрөвгээд авцсан байж байгаа. Өмнөх 3 хичээлийг үзээгүй хүмүүсээс бас байвал бас тэрийг үзээрэй за. Яа бараас яагаа асуух юм байвал бичээрэй. Би яс юу янга. Жоор нь гоё. Хөрөлөд явна. Аж нөгөө мэдээгээр юу яадаг? Мэдээгээр бол би тусдаа дансан дээр ярилцдаг. Үндсэн дансан дээр ерөөхдөө бол юу яадаггүй. Том мэдээнүүд дээр бол ер нь арилжаа хийдэггүй. Арилжаатай байвал яг хөө тэрийгэ барьдаг. Бусдаар бол яг мэдэн дээр бол үндсэн дансаараа яг тэгж оролдол хийдэггүй. Ягаад тэгэхээр бас ийш тийшээгээ өсөрч stop loss бас өсөрч хаагдах боломжтой учраас нөгөө нэг менежментээ бариад өсөж исэн дансан дээр чинь хэрвээ нэг буруу мэдээний таамаг гаргаад орчвол дансны баг 5-10% алдах бас боломжтой учраас ер нь бол юу яадаг вэ? Тусдаа данс руугаа үндсэн данснаас хэмжээний 1% ч юм уу 2% шилжүүлж агаад юу яадаг. Шахдаг байгаа мэдээгээр. За.
За. Хоёр 3. За нэг иймэрхүү дур зураг хүлээндээ хэдүүлээ. Тэсгэд эренгүүт нь ер нь дажгүй нөхцөл бүрдчихвэл sell entry. Нэ. Тэгээд за энэ ч яг юм нэх юугүй unemployment rate бас байгаа. Энэ яг яг нөлөөлчөд идэв шүү. Нэг non-farm climate change, non-farm payroll. Unemployment rate 4.4 дээр 4.4 нэрийг харах юм уу? Саналтай. Хэлтэс ойлаа л. Ажлын төвшин биш одоо. За он гарсан гэдэг хэдүүлээ жоохон бодоод үзье л та. Он гарлаа. За өнгөрсөн онд бол Трамп ер нь бол нэлээд ажлын байрны цаавхтал бол хийгдсэн тийм. Тийм ч учраас энэ олон CPI болон non-farm payroll эдгээр ерөнхийдөө бол бүгдээрээ алтанд бол за бараг нэг 80% таа сайн гарсан байж байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд бол тэгэхээр за энэ он чинь за жил дуусаад дөнгөж байж гин. За дээрэс нь ажлууд л одоо ер нь давхар нөгөө нэг AI-тай холбоотойгоор угаасаа нөгөө нэг ажлын байрны цавхтгал явагдаад байгаа. Ер нь ажлын төвшин ер нь энэ AI-тай холбоотой ч бас ер нь жоохон нэмэгтэй л байгаа л та. Хай.
Өдөр нэгт хоёр дахь ч өдөртөө өдөр байлаа шүү дээ. Угаасаа л нэг юм рейнжний угаасаа өнөөдөр ерөнхийдөө өөр юу дээр ч илжсэн шүү дээ. Ер нь 3 дахь угаасаа лайвч байт. Тэр үеэр баг weekly-гийн хөдөлгөөн 3 дахь баг тодорхой алах хаа гэдээ ярьсан. Тэгээд энэ weekly бол нэлээд ажиглах шаардлагатай анхаарал хандуулах хэрэгтэй weekly аваад байгаа шүү дээ. Сарын планы ерөнхийдөө үндсэн чиглэлийг гаргаж өгч байгаа. Юу учраас 7 хоног учраас 2 дахь 7 хоног гэж байна. Энэ 7 хоног дуусаад тэгээд 2 7 хоног сарын кандал тэгээд дуусна.
За мэдээ. За унлаа гэж бодоход хэдүүлээ хэр хаал харж болох вэ? За мэдээж ийшээгээ болвол ер нь эхний таргет бараг ийшээгээ орж ирэх бах. Шууд дэлгэц пауз авагдсан биш. Тэгснэ. За. За. Мэдээ. Эхний таргет бол бараг ийшээ харах баха. Ийшээ харахад бол гайг баха. Би бол тэгж харж байна. 1000 пипс бол гайгүй. Тэгээ бас өргөжлөд нэлээд доош унчиж магадгүй гэж байна. Зүгээр бодлол байна. Тэгээ Виклигийн хөдөлгөөний зүйлт хийгдэх учраас бараг энэ яраал руу дайрахыг ч үүсэхгүй дээ. Өнгөрсөн 7 хоногийн хөдөлгөөн өөрөө эндээсэн. Яг Викли орой авагдсан ч гэсэн дээ. Ингэж орж ирэх боломжтой харагдаад байгаа юм да. Яарч таамаг гаргаад явах те. Цагаал үлээч. За 24 минут. Оо яг тэр унтчихдаг шүү. Толгой ямар шнэ үгүй юу? Оо. Одоо ч угаасаа мэдээ үлээгээд толигтой хөдөлгөөн хийхгүй байх төө. Бидэг үлээ да. 20 морь гээд ямар хөө төр зураг үзүүлж яах нь. Эндээс нь л харъя. Ашгүй.
Мэдэнэс өмнө нэг огцом дээшээ доошоо хөдөлгөөн аль нэг тийшээ хөдөлгөөн гаргачихгүй бол ер нь сейл дээр л юм байна. Манайхнаас гоё фундаментал шинжилгээ хийх юм байна. За би мэдээгээр энэ баг мэдээгээр лайв паблик лайв хийж байгаа анхны тохиолдол ахаа. За юутайч бүгдэнд нь дахиад нэг эрсдлийн сануулга хэлэх хэрэгтэй баг. Тэгээ ер нь бол мэдээ бол өөрөө маш өндөр эрсдэлтэй арилжаануудынхаа нэгт бол орно. Тэгэхээр мэдээгээр хэрвээ арилжаа хийх гэж байгаа бол аль болох үндсэн балансаа эрсдүүлэхгүй арилжаалах нь ер нь бол миний бодлоор бол хамгийн ер нь бол зөв шийдэл юм шиг санагддээ шүү. Надад бол үндсэн одоо жишээ нь капиталтай хүн болгон одоо янз янзын капиталаа ингээл багаар товруулах гал хичээгээд явж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр юу гэдэг чинь жишээ нь одоо нэг 2-3 мянган долларын баланстай явж байгаа хүн, тэ. Тэрийг ингээл багаар өсгөл нэг 10 мянга болгондоо, тэ. Тэгээ цаашлаад 20-30 мянга 100 мянга болгондоо гэж бодоод явж байгаа шүү дээ. Тэнгүүт яг тэрэн дээр одоо жишээ нь эрсдэл гаргаж оролт хийх ер нь айгүй дими санагддаг. Хэрвээ орох гэж байгаа бол ерөнхийдөө бүр маш бага эрсдлэр одоо тий баг 0.1 лотоор ч юм уу тий ерөнхийдөө микролотоор ч юм уу ер нь бол нэлээд бага эрсдэлтэй байлгаж орохгүй бол яг энэ мэдээ болгон дээр ороод ах юм бол одоо ихэнхдээ гайгүй юм шиг мөртлөө яг нэг ганц 2 хон арилжаан дээр яг нэг үсэрчтэй нэгдэж хаагдах тиймэрхүү зүйл. Тэгээд дээр чинь бас ямар брокер дээр арилжиж байгаа вэ гэдгээсээ бас өөрөө шалтгаална. Зарим брокерууд бол ингээд зүгээр байхад л бисэлийг бүр түрж очиж хааж маадаг одоо брокерууд бас байна. Тэр тэд нар бол тийм ээ. Ялангуяа брокер сонголт бол нэлээд чухал байдаг тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол тэр чамтгаараа BIOS community-тэй брокерийн судалгаа хийгээд бас хэдэн брокер санал болгодог. За би өөрөө бол нөгөө ерөнхийдөө бол би Vantage гэдэг брокер дээр арилж байгаа хийдэг. Ер нь бол зөндөө брокер дээр арилжаж үзсэн. Надад ерөнхийдөө хамгийн дэжгүй таалагдж байгаа нэлээд чанартай сайн брокер гэж боддог. Боддог ч яг ер нь бол тийм байгаа да. Тэгэхээр ерөнхийдөө бол та ядсан брокерыг сонгохдоо бас нэлээд шаардлага өндөртэй сонгох хэрэгтэй. Тэр брокероос мөнгө таны дансанд орох хүртэл тэр мөнгө таны мөнгө биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тийм ээ. За тэгээд тэрнээс гадна эрсдлийн менежментийг өөрөө ер нь бол зөв барьж явах хэрэгтэй. Энэ зах зээлийн хөдөлгөөнийг бүр ингээд 100% уншиж тааж мэддэг хүн биш л болвол тэ гамблтаад ерөнхийдөө одоо шууд хараад шууд high risk buy sell дараал эсвэл тэ нэг чаленж хийгээл тэгж амар дансыг тэг шууд ингээд амар өсгөөд бүүн болгочихно гэдэг зүйл ерөөсөө байхгүй байхгүй. Яагаад тэгэхээр бас нэг энд нөлөөлтөй хүчин зүйл нь өөрөө юу вэ гэхээр тэр нөгөө нэг тухайн мөнгөний төвшөнд очих тэр бас нэг сэтгэл зүйн левел байдаг байхгүй. Тэр левелүүд чинь өөрөө багаар ахиж явах хэрэгтэй. Тэгэхгүй өнөөдөр нэг $1000 байжгаад маргааш гинт $100,000 болчиход $1000 дээр арилцаа шиг яг зөв сэтгэл зүйн системийг тэр хүн гаргаж чаддаггүй байхгүй. Тэрэн дээр суралцдаг байхгүй. Тэр менежментээр дансаа ингээд яг гоо зөвхөстэй зөв системтэй өсгөөд яг багаар дахиад явж байгаа хүний сэтгэл зүйн хүртэл мөнгөний левелийнхэн сэтгэл зүйн хүртэл ингээд дагаад гоё тогтворжиж өгч идэг тийм. Одоо жишээ нь одоо ихэнх нь л ерөнхийдөө нэг иймэрхүү байдаг ш. Нэг $50-100 цэнэглээл тийм. Тэгэл тэрийгэл нэг амар их болгочихл санаатай л үзээд идэг тийм. Заримдаа бараг нэг их болгож молгоол тийм. Айгу амархан болгож молгоо. Гэхдээ яг бодоод үзэхэр ихэнхдээ л тэрийг шатааж идэг ш. Тэнгүүт тэд нар дээр байгаа сэтгэл зүйч нь ингээл нэг алдуул цаа нэг $50 л алдсан. За тэгээд дахиад нэг 50 цэнгэлж ийн гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ
яг нүдэн дээр чинь ингээл алдагдал чинь хасах баланс 1000 2000 гээл хам мөнгнүүд харагдаад ирэхэд шууд ингээд секундээр тэр чинь дээш доошоо савлаад ирэхэд тэрийг бас ингээд харах сэтгэл зүй чинь бас тусдаа бас нэг хөгждөг зүйл байгаа байхгүй. Одоо анх бол би нэг нэг жил нэлээд гарны өмнө бараг нэг 2 жилийн өмнө ч юм уу би нэг $5,000 стафлаас авч ирсэн. Тэр үед би бас чаленж хийжсэн. $5,000 стафлаас 5,000 ч 4,700 авцаа байлуу да. Тэгээд авч байгаа байхгүй. Гэхдээ яг тэр эсэлийг ингээд яг алдагдлыг би нөгөө MetaTrader дотроос харж байгаа шүү дээ. Чи ингээл эхлээл 1000 болоод 1500 болоод 2000 болоод шууд 3000 болоод ингээл 4000 болоод тэгснэ буцаж нэг 2000 руу хасах 2000 руу унж мунаалтай. Тэрийг харж байгаад ингээ миний зүрх ингээ савлж ирснийг би сандаг байхгүй. Бүр ингээд бүр савлаад ингээд тэжин дотор ингээ хавирга дотроос хух шаачих газаа зүрхтэй. Тэгэд цохилж байгаа шүү дээ. Тэгээд яг тэгдэг байсан байхгүй. Одоо бол нөгөө нэг миний дансус харьцангуй бас ингээд дэжүүсээ өсөд явж байгаа учраас ашигтай явж байгаа учраас одоо миний staff loss ерөнхийдөө бас нэг $2,000-3,000 байдаг байхгүй. Тэгэнгүүт тэр дүнг одоо харахад надад ерөөсөн ямар ч тийм нөлөө байдаггүй байхгүй. Магадгүй би дахиад ирээдүйдээ одоо энэ дансаа баг шаталтай өсөхгүй би шууд нэг одоо юу гэдэг нэг $100 данс мас ингээд ямар нэгэн байдлаар авангуудаа тэн дээр шууд хасах $10,000 $20,000 би бас шууд нүдэрээ харж чадах уу гэдэг зүйлээс ондоохгүй. Би бас тэр чинь хүртэл ингээд надад хүртэл дараагийн левел гэдэг зүйл байгаа тий. Тэрнтэй адилхан та нар ч гэсэндээ ерөнхийдөө бол байгаа зүйл тиймэрхүү зүйл бол ер нь тохиолдох баг. Тэгэхээр эрсдлийг бол ер нь номер 1-т тавих ёстой зүйл. Хидийг олох вэ гэж арилжаанд бодож орохоосоо илүүтэйгээр хидийг алдах вэ гэж ер нь төрүүлээд бодож ивэл ер нь зөөр идэг шүү. Хидийг алдах вэ гэж. Тэгэхээр ер нь иймэрхүү мэдээгээр хэрвээ арилцах чивэл яг миний зөвлөгөө бол одоо тусдаа нэг 50 100 сэнгэлдэг шигээ тусдаа нэг дансанд тэр нь бол яг leverage нэг юу одоо өндөр байж болно шүү дээ 1000 2000 те ингийн одоо юунасаа өндөр байж болно шүү дээ. Тэгэд бол жишээ нь одоо би бол 2000 leverage дээр шууд шахацдаг байхгүй юу? Тэгээд тэр мэдээ ямар нэгэн байдлаар зөв таамагсан ч гэсэндээ хэрэг зөв зурхал юм бол би тэгээд тэр мөнгө алддаг. Гэхдээ тэр чинь миний үндсэн капиталын ерөнхийдөө 1-2% байдаг байхгүй юу? Гэхдээ би ихэнх тохиолдолд ер нь мэдээгээр ер нь 0.5% л хийдий. Тэгэхээр ерөнхийдөө харьцангуй гайгүй байдаг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ ингээд мэдээгээр одоо ер нь харилцаж байгаа бол тусдаа дансан дээр ер нь зөвөр шахаж арилжуул зүгээр шүү л гэж байгаа. Ерөнхийдөө бол мэдэн дээр одоо жишээлбэл юу гэдэг чинь те ингэж нэг оролт хийчихэл зарим хүмүүс бол ингээл дансаараа байраа судаг буцаад өснөө гэл ингээл нөгөө мэдэн ингээл доошоо явж идэх те яг хөө зарим тохиолдолд дисциплин авахгүй буцаад ингээд өсөд явчих юм байна. Ярмэр бодлоо яхаа байдаг. Асуудалгүй. Явж тэр үсэхгүй штэ. Гэхдээ яг энэ олон арилжаанд донд ч юм бол хэцүү байхгүй юу? Хэрвээ мэдээ жоох муу гарах юм шууд ингээл дисэл авчин заяа. Сайн гарах юм ба шууд ингээ яваад үг тийм. Гэхдээ нэг олон мэдээ давхцаж байгаа үед муу ч юм уу ерөөхдөө бас нэг дээшээ явчаад доошлох ч юм уу эсвэл дээшээ доошоо явчаад дээшлэх ч юм уу ингээд аль нэг тал руугаа ороод ер нь аль нэг тал руу орсон хүмүүс алдчихдаг шүү дээ тийм. Тэнгүүт яг хоо энэ манай энэ арга барил дээр мэдээний чиглэлийг бас ерөнхийдөө бас нэлээд гайгүй таамаглацдаг баггүй юу? Ер нь бол энэ ч бас нэлээд бас манай одоо энэ арга барилаар арилжуулж байгаа хүмүүс бол ер нь бол нэлээд сайн бас анзаарч байгаа. Ер нь сүүлийн одоо жил гарны хугацаанд мэдээгээр ер нь ингээд арилжаад харж байхад бол ер нь нэг 70-50 таа бол мэдээг бас таачаад байгаа шүү. Одоо манай энэ 12 сарын танхимын сургалтын хан бас сайн мэдж байгаа. Тэрнээс хойш нийт нэг бид 4-5 мэдээ гарсан уу? Эдгээр дээр ерөнхийдөө бас чиглэл алдаагүй бидэд бас стрикт яваа гэж яриад байгаа. Өнөөдөр стрик маань үргэлжлэх нөө стрик гон болох нөө тий. Тэрийгээ бас өнөөдөр харъя да тий. Тэгэхээр мэдээ бол богино хугацаанд л
том хөдөлгөөнийг хийж байгаа болохоос биш шинжилгээгээ зүгээр зөв хийж чадж байгаа бол заавал мэдээ гэхгүйгээр те зүгээр нэг урт хугацаанд нэг ингээд явах арилжааг авах болон зүгээр богино хугацаанд нэг ийм арилжааг авах хоёр нь өөрөө зүгээр л цаг хугацааны хувьд л зөрүүтэй зүйл байхгүй. Тэр нь одоо өглөө нэг ногоон daily байлаа гэж үтэл та өглөө те. Тэнгүүт daily-гийн доод зүг өглөө хийж байгаа юм байна гэж шинжилгээгээр гаргаад ирлээ шүү дээ. Тэнгүүтээ тэнцэнэс нь ерөөхдөө нэлээд сайн баталгаа авч жагаад оролтоо нээгээд тэгээд ерөөхдөө за одоо daily-гийн зүг энэ ерөөхдөө тогтцож байгаа юм байна гэд ингээд нэг 12 цаг ч юм уу эсвэл 18 цаг мах ч юм уу ингээд өдөржингөө барьж байгаа бариад TP авах болон зүгээр яг орой мэдээ үлээгээд ингээд TP авах хоёрын хувьд бол олох ашиг нь яг өндөө адилхан заяа. Яг адилхан юм хоёр одоо ижлэгэн рейнжний ярилж байгаа шүү дээ. Гэхдээ ялгаан зүгээр л нэг нь мангар богинохоо хитгэн минутанд нөгөөх нь болохоор нэлээд хэдэн цаг ингэж хүлээж байгаа. Ийм л ялгаа байгаа. Тэнгүүт одоо мэдээгээл дэнчин тавих одоо хамгийн мад дэнчин тавьж явж одоо жаадаг ч юм уу ер нь бас мэдээгээр бас айгүй мөнгө богино хугацаанд хурдан хийчихье гэж бодох бодол чинь өөрөө бас айгүй ийм бас зөв зүйл бас биш шүү. Мэдээ бол яг угаасаа байнга гарч идэг зүйл байхгүй юу? Сар болгон л ерөнхийдөө 2-3 том импакттай high news мэдээ гарч байгаа те. Тэнгүүт чинь тэтэртэр болвол яах вэ? Юу штэ. Сар болгон л угаасаа тогтмол гардаг зүйл. Эн чинь яг энэ зах зээлийн чартыг хөдөлгөж байгаа бас нэг өөрөө нэг том нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь байж байгаа. Чиглэлийг бас нэг тодорхойлж өгдөг нэг хүчин зүйл байж байгаа. Тэгэд энэ зүйл бол угаасаа нэг энэ дээр арилжах тусдаа нэг л өөрөө нэг арга системтэй явна үхэс байнгын мэдээ хүлээж болохгүй гэсэн үг тийм. Тэгэхээр өөрөө мэдэн дээр арилждаг тусдаа бас нэг тактиктай штафтай ч юм уу ямар нэгэн байдлаар мэдэн дээр арилждаг нэг тийм тусдаа зүйлтэй байх хэрэгтэй гэсэн тактиктай байх хэрэгтэй. Тэр нь угаасаа хэрвээ зүгээр мэдэн дээр арилжъя гэв штэ арилждаг бай гэвэл бусдаар одоо жишээ нь энэ та хэд гадны том трейдруудыг ингээд хэрвээ зүгээр ингээд хардаг болвол те ер нь яаж байгаа ингээд сонирхож анзаардаг болвол ихэнх нь ингээд нөгөө нэг мэдээтэй өдөр ерөөсөө арилжаа хийдэггүй гэж байдаг шүү дээ. Ер нь бол мэдээтэй өдөр ерөөхдөө арилжаа хийдэггүй хүмүүс иждэг шүү дээ. Тэгэхээр чин нэг бол та хэд үнэхээр мэдээ жоохон төвхтэй эсвэл жоохон ингээд алтаад ингээд эсвэл таамаглах жоохон төвхтэй байвал мэдээгээр бас арилжаа хийхгүй ч гэж болно. Яагаад тэгэхээр заавал мэдээгээр орох гэхээс илүүтэйгээр мэдээний дараах хөдөлгөөн өөрөө бас айгүй гоё байдаг шүү. Мэдээний дараач бас ерөнхийдөө бас чартаас ойлгомжтой харагдах үед айгүй их шүү. Ер нь мэдээний дараа. Бүс хаан тогтсон юм болоо гэж. За. Бүс үү? За бүсийг би хаан тогтсон дахиад индикатор заарлах. За өнгөрсөн. За. Бүс гэвэл нь ч бас олон цагаар ярьж штэ. За жишээлбэл бүс ярьж байна те. За бүсийг харъя. За 7 хоногийн бүс гэж ярих юм бол 7 хоногийн бүс энд ингээд тогтцсон байж. За түрүүний өсөлтийн хөдөлгөөнөөр 7 хоногийн бүс ерөөхдөө одоо ингээд жоохон тэлж өгсөн байдалтай харагдаж байна одоо. Weekly-гийн бүс өөрөө энд харагдаж байна. За weekly-гийн бүс. Окей. За тэнгуут daily-гийн бүс. Daily-гийн бүс хаанаас? Daily-гийн бүс тэгвэл daily NCS нээлттэй энд бүс үйжсэн бол энэ бүс ерөөхдөө энэ дээр шилжээд гараад ирсэн байж байгаа. Бүс ерөөхдөө дэшээ гарч ир тогтцсон. Pullback нэлээ гүн зурж оржсэн доошоо нэг шилжилтийн хөдөлгөөнийг өөрөө хийж өгсөн байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо daily-гийн бүс бол нэг энэ ард байна гэж үзэж болно гэсэн үг. За. Тэгэнгүүтээ 4 цагийн бүс рүү орцгоё. Дөрвөн цагийн бүс рүү орлоо. 4 цагийн бүс яасан бэ? За өмнөх 4 цагийг хэдүүлэн анзаарах юм бол daily-гийн бүсийг ерөнхийдөө дээш нь шилжүүлж өгсөн хөдөлгөөнтэй юу гарч ирсэн. За тэгээд шинэ 4 цаг эхлэхдээ энэ бүсийг доош нь шилжүүлж өгч байгаа зүйл ерөнхийдөө үзэж байгаа. Гэхдээ хөдөлгөөнийхөө явцыг хэдүүлээ харах юм бол доош нь дахиад цагийн кандилыг бас харж үзэх хэрэгтэй. Цагийн кандилыг ингээд хараад үзсэн чинь юу болсон бэ гэдгсэн чинь энэ дээр бүс тогтоод буцаад pullback орж ирэхдээ энэ дээр байсан бүсийг энд шилжүүлж өгсөн. Тийм ээ? Тэгсэндээ ийм хөдөлгөөн болсон, тийм ээ? За, тэгсэн чинь үргэлжлээд
энд байсан нөгөө нэг энчээ ингээд тогтцсон байсан бүсий чинь юу болсон бэ гэдгсэн чинь дөрөв нэг айхтар унлаа штэ. Энд айхтар унлаа штэ. Тэгэнгүүт энэ уналтаараа энэ бүсийг тухайн энэ цагийн лааныхаа хувьд ярьж байгаа шүү. Эхний 30 минут эхний энэ улаан нэг цагийн лаа шүү дээ, тэ. За би артлын 4-ийг удраач. Улаан нэг цагийн лаа шүү дээ. Ийм хөдөлгөөн хийж үзүүлсэн болвол эхний 30 минут нь шүү. Эхний 30 минутанд энэ бүсийг энд шилжүүлж өгсөн болвол дараагийн 30 минут нь яасан бэ гэдгсэн чинь энэ өмнөх 30-ийнхаа тогтоож өгсөн бүсийг дахиж доош шилжүүлээд сая энчийг үүсэж тусгаж. Боёо энд тогтсон бүс одоо сая энд яваад дууссан гэсэн үг. За энэ дээр манайхнаас сая юунаас флэбэкээс оролт хийсэн хүмүүс байна те. Тэ оролт хийсэн хүмүүс энэ дээр явуулж байна. За одоо сүүлд харах юм бол ерөнхийдөө 30 минутын хувьд цагийн лааны хувьд гэж ярихад болно. Бүс одоо энд тогтцсон байна. Бүс. Fair enough. За одоо мэдээ гарлаа. Ерөнхийдөө бол мэдээгээр одоо хэдүүлээ 30-аас ерөнхийдөө бол нэг сейл үзэх гээд шүү дээ. Сейл үзэх гээд. За одоо өөрөө эн чинь нөгөө нэг 4 цагийн хөдөлгөөнийг доошо шилжүүлжлээ гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол эн чинь өөрөө нэг ийм зүйл одоо үүсчин гэсэн. За pullback ер нь нэг 2 явж чаад харагдчих. Тэгээд доошоо явах гэдэг. Боёо 4 цагийн хувьд энэ бүсийн лаа байгаа тийм энэ бүсийн лаа. За бүс дэш энэ дэр зүг нь хамт авчиж болно. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг ийм молд буюу энэ орол руугаа бол ороод ирчих бол бүрэн боломжтой харагдаж байгаа. Ой билет. За бүс одоо хаана тогтсноо ойлгосон те? За 2 минут. Энд тэгээд бүс тогтож байгаа нийгмүүдэн дээр хараад байх юм уу? 1 дээр 5 дээр алин дээр нь чартын хөдөлгөөн ойлгомжтой харагдчихээн дэрүүгээрээ л харна. Үсээ ер нь харахтаа лаан дээр том цагийн лаанууд дээр тулгуурлаад харна штэ. Хөдөлгөөн дээр нь уйж холбоод. За мэдээ гарлаа 20 секунд.
5 цаг дээр ихэр одоо 1 цаг 4 цагийн хар ихэр данс маань тэр За доош явсан шүү guys. Доош явсан шүү. За ерөнхийдөө 4 цагийн хэмжээ бодол гүйцсэн. За өргөжлүүлээд хэдүүлээ за ерөнхийдөө манайхаа ашиг аваад гарч болно. Ашиг аваад гарч иж бодол юутач зорилтод таргет дээр бол очсон шүү манайхаа. Зорилтод таргет дээр бол очсон. Эсвэл ашигаа таллаад өргөжлүүлээ барих юм уу? Менежмент манайхаа өөрсдөө гоё хийгээрэй. За юутач дийлгийн орол руу бол харж байгаа. Дийлгийн орол бол одоо дөнгөж сая авагдчихлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол зорилтод таргет дээр бол очсон. За өргөжлүүлээд барих үгүйгээ манайхан тэгээд өөрсдөө менежментээр мэдэрээ. За би бол ерөнхийдөө сая энэ доор оролтоо гаргачлаа. Яг энэ дийлгийн орол аваад оролтоо хаацсан шүү. За мэдээний стрик тасарсангүй. Хэдүүлээ мэдээнийхээ оролтыг гоё авлаа. Nice. За багш нь бол энэ доор хаацсан шүү. За хэдэн pips авчив? 600 pips үү? Nice. Супер. Манайхаа мундаг шүү. Nice. Гоё орцгоосон байна шүү дээ, тэ. За багш нь бас сая шахаад бас нэлээд сайхан ашиг гэлээ. За энэ яс биткойн сая хальт нэг доошлоод буцаад ирсэн. Биткойн дээр нэг сүртэй импакт үзүүлсэнгүй те. За Nasdaq өссөн биз дээ. Энэ өстө төсөөлөөгүй юм байна. За алтал унс юм байна да. За хэдүүлээ зөв юм дээр орж. За долларын индекс өссөн тэгсэн баха. Мэдгүй. За хэдүүлээ мэдээнийхээ юг харъя те. Non-farm employment 130 кат за угаасаа доллар сайн гарсан тэгсэн байна. За энэ 4.3 таа. За үлээлтээс багс гэсэн. Ер нь бол гоё гарсан. Хоёлаа доллар сайн гарсан байна. Nice. За тэгээд хэдүүлээ бас зөв пэрээ сонгож те. Stack бол имиж. За. За манайхан бүгдээрээ ашиг хийсэн баха. Бүгдээрээ гоё ашиг хийсэн гэж найдаж байна. Дээшээ ямар нэгэн зүүн мөөгөө бүгдээрээ гоё шууд эвтэх яваад өглөө. За дийлгийн орол руу гэж ерөнхийдөө харж исэн те. За тэгээд дийлгийн оролыг бол яг гоё аваад явчлаа. За энэс хоошоо за өнөөдөртөө багш дахиад лайваар өөр нэг юм яриад яг хэдүүлээ. Дараа 7 хоногийнхоо лайваар бас юугаараа ярьцгаая. Маркет overview дээрээ бас уулзцгаая те. Бүтэн сайныхаа маркет overview уулзцгаая. За тэгээд эх 7 хоног чинь юу яаж байгаа лээ? 7 хоногийн 3 дахьад чинь 18-нд таарч байгаа шүү дээ. За эх 7 хоногийн 3 дахьад бол манайхан цагаан сар таарч байгаа те. Тэрийгэ мэдж байгаа. Тэгэхээр юу бол байхгүй. Цагаан сараар багш нь live trade хийж чадахгүй те. Угаасаа манайхан ч гэсэндээ бас арилжаагээд суух зав ихэнх нь гарахгүй байлгүй. Тэгэхээр эх 7 хоногтой хэдүүлээ ерөнхийдөө өнжицгөө за. Бүтэн сайндаа ч гэсэндээ нэг overview яг багш нь амжуул бүтэн сайндаа overview YouTube дээр хийнэ за. Тэгээд та хэд бас арилжаалах бас цагаан сараар ажиллаад дууссан хүмүүс нь завтай байвал яг overview дээр шинжилгээ ерөнхийдөө чиглэлд бас аваад өөртөө гоо шинжилгээ хийгээд оролтуудаа хийгээд яваарай за. За тэгээд маргааш танхимынхын сүүлийн өдөр бүгдээрээ ер нь ихийг хичээгээрэй. За тэгээд цагаан сар дуусаад ерөн 3 сараас нэг хаби ажил бид нэр бас яриад төлөвлөөд бас эхлүүлээд хийхгээ явж байгаа. Ерөнхийдөө хаб бид нар нэгтчихвэл бас гоё олон хүмүүст гоё илүү хүртээмжтэй ажиллахыг хичээнэ. За мэдээний чиглэлийг бол nice таамаглалаа тий хэвлээ. За ер нь угаасаа мэдээ ер нь алдахгүй яваад байгаа л да. Бас алдсангүй. Сайхан орлоо. Тэгээ энэ онолт айгүй гоё баталгаа өгч байгаа юм л та. Энэ онолт яг энэ огцсон онолт орж ирснээр надад яг доошо чиглэлийг өгч юм л та. Гоё. Орж ирээг бол би бас жоохон эргэлзээтэй л байлаа. Заашгүй манайхан лаа гэдэг зүйл ер нь бидний ер нь бол бас ямар ч арга барилтай ажилласан ер нь бас ойлгож
судлах ёстой нэг зүйл нь шүү. Тэгэхээр ер нь та хэд ямар ч арга барил үздэг бай. Ер нь энэ багшийн зааж байгаа хичээлийг ер нь нэг үзээд та нараас төлбөр мөнгө хийгээгүй шүү дээ. Бүгдээрээ YouTube дээр байж гин. Эдрийгээ үзээд ойлгоод бие дааж бэлдээд багшийн шат руугаа ороорой хэлээ л байгаа. Тэгээд бүгдээр та нарын хичээл зүтгэлээс хамаарч байгаа зүйл шүү. Тэрээс би одоо хүн болгонд танхимаар хичээл заагаад чадахгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ. За тэгэхээр манайхаа бүгдээр nice TP авсан байх те. Гоё ашигтай гарсан байлгүй дээ те. Янзын ашиг хийсэн байх. За манайхан тэгээд гоё юу ягаарай. Ашиг хийсэн мэснэ гоё хуваалцаарай. Ашигийнхаа өрөөмөрөнд оруулаад. За тэгээ YouTube дээр үзэж байгаа хүмүүс гоё Discord channel дээр ороод ирээрэй. Энэ Discord дээр яг одоо юу яана багш нь өөрөө жоохон цаасармаар гэж жоохон завгүй байгаа болохоор өөрөө бас энэ дээр гоё идэвхтэй байж чадахгүй. Тэгээд дээрэс нь нэг танхимын сургалт нэг анхны сурагчдаас нөгөө танхимаар авцсан болохоор эдгэртээ бас анхаарахгүй болохгүй. Тэгээ ерөнхийдөө сургалт энэ 7 хоног дуусч байгаа. Танхимын сургалт маань эхний анги маань бас гоё амжилттай төгсөж байгаа. Бас дуудлага тэр бол аюул сайхан. Би бас нэг тайлан маягийн нэг бичлэг бас хийхийг бодно. Тэгээ ерөнхийдөө бол нэлээд сайн үр дүнтэй дуусч байгаа. Тэгээд цаашдаа танхимын сургалт хийх үгүйгээс шийдэггүй. Ер нь хийх бодол ер нь бага байгаа. Гэхдээ яг хийхээр болвол тэр үед нь би гоё зарлалуудаа оруулна. За. Тэгээд за тэгээд пистэй манайхаа пис. Тэгээ happy байлгүй. Хэдүүлээ сая тэгээд 1 минутын дотор л юу ячлаа штэ. 600 пипсэн TP гоё авлаа. За энэс цаашаа орох харилцаан дээр тэгээд нөгөө нэг мэдээгээр олсон ашигаа бүгдийг тавиад туучваа. Менежменттэй бариараа. Тэгээ үний хамаг хөдөлгөөр үр дүнгүй болгоо те. За баяртай манайх бүгдээрээ барилчаад амжилт хүсье. Сайхан амарч байгаарай.